Хэн дэлхий байдаг болоо. За дэлхий хэдэн твтэй хэлээд дуусгаа? Дэлхий юу? 6 төв. За нэрлэлтэй өгчтэй. За Африк, Америк тэл. Хэлээ. Антарктид. За би одоо тасан ширхгээ хийж эхэллээ. Танаас чамд их юм хийх болохоор би хийм хийлээ. Би жимсний мод хийж байгаа штэ. Дүүр алимтай. Эдэн цэцэрлэгийн жимсний мод уу? Хамгийн сүүлийн ажиллабараа хий да. Хөөе, ингэхэд штэ. Нар дэлхийгээс том болоо жижиг болоо та нар юу гэж бодож байна? Том. Ямар хэлээ өгчтэй? Том. Нас чи хамгийн том гайраг. Гариг биш аваад байхгүй юу? За нар дэлхий хоёрын хэмжээг хүмүүс юу гэж зүйрлж ярьдаг лээ? Нар нь энэ однуудаас хамгийн дэлхийд ойрхон байдаг од тахгүй юу? Одоо бусад однууд амар жижигэн цэг шиг харагддаг штэ. Харин нар болохоор амар ойрхон харагддаг штэ. Волейболын бөмбөг шиг дэлхийг болохоор шар будаа шиг гэж ярьдаг штэ. Тийм асар их ялгаатай байгаа зү. Түлстэй жижиг юм биш. Нар бол их том. Нар дэлхийгээс хол байдаг учраас Тэсэд жижиг харагддаг. Хол байсан ч гэсэн нар ер нь бусдаднаас амар ойрхон тий. Та нар ямар од мэдэх вэ хүүхдүүдээ? Мэдлэн Гадаас алтан гац чи хаана гардаг лээ? Шанагдалаа. шанаглог яг зэгцсэн нөгөө урд хойд өдөглөө урд өдөглөө нэ. Хойд мөсөн далайг чиглэдээ. Шанах долоо гэд яагаад нэрлсэн юм бол тоо? Яг шанах шиг хэлбэртэй. Тэгээд хэдэн од байдаг лээ? 7. Сайн бэ. Тэгээд 3 марлаад байдیں۔ 3 марлууд байна. Өвөл гардын. Үгүй 3 марлаад одоо ч гэсэн гардыг шүү дээ. За. Юурээс шанаглаа дээ. Шиг. Нэг дүүр жимстэй мод боллоо да. Сток гой мод болох юм дээ. Супер мама. Нарийн юу гэж шүү те. Та сток гой нар хийж байна. Намайг одоо юу хийж ингэж бодож байна манайхаа. Дуулга гоё хийж шүү тий. Однод нэс төхөр хайрч штэ. Харин тий. Би сар хийж явах. Сараа. Сар чи яахан өнгөтэй. Яа тий орлуулж болно шүү дээ. Энийг хийлэллээ. За гоё болсон юм шүү. Баярлалаа супер мама. Хөөх таны матч гоё болох юм дээ. Бүр ийм тийм дүү жимстэй бодол болох нь. Яа тэрнээс нь хүмүүс авч идэл. Би та нараас нэг юм асуух уу? Тий. Сар яагаад тал харагддаг вэ? За яа тал харагдаг лөө хүүхдүүдээ? Дэлхий иргэдэг болохоор юм уу? Төгчийн гэхдээ дэлхий чинь нарыг төрж иргэдэн штэ. Тэгэд сар яагаад тал харагддаг вэ? Дагуул дэлхийн дагуул тий. Тий. Тэр хамаагүй штэ. Яг яагаад харагддаг вэ гэсэн штэ. Дандаа мэдгүй юмыг дуулгах хэлж яах юм. Би тэгвэл хариултын хэлэх үү? За Дэлхийн сүүдэр штэ. Аа. Сарн дээр тусгаар одоо дэлхийн сүүдэр одоо ингээд тал тусан штэ. Тал тусгаар тэгээд тал харагддаг юм бэлээ гэж. шин мэдээлэл болчихлоо шүү дээ. Би
Тэгээд та нарт дахиад нэг асуух уу? Тэгтээ. Бялхамаас үгүй. Дэлхий ягаад бүр хэлбэртэй байдаг вэ? За дэлхий яга бүр хэлбэртэй байдаг вэ? Бялхамаа. Яг тэгвэл тэр хүн төрлөختөө амьдрах гэж. Бид үл дахиад нэг асуулт асууя. Дэлхий ягаад бөөнхий байдлаа бид нар тогтдөг юм бэ? Яг тэгвэл газрын сонжил гэдэг нэг юм яа. Юу нэ? Газрын Зүүч. Тийм таталцах хүч. Яруугийн зүв байлаа. Яруудаа алтан мэдэл өгөө. Баярлаа. Минийх нэг иймэрдүүл олж байна. Одоо бүгднийг гүцээчүүл гоё болно. За, энэ юу вэ? За юу вэ? Юу вэ? Би одоо юу их гэж байгаа вэ гэж. Юу юм бол? Мэдлээ. Өгч. За бүтээлийн тухай та нар дуу мэдэх хүүхдүүдээ. За бүтээлийн тухай ямар дуу байдаг лээ? Би алхам сайн мэднэ. Урын Тэр үед. За дуулъя. Тэр үед ертөнцийн чанчаран зан хүн бүтээсэн. Шараа бүрэнлэгэд хүн бүтээсэн. Адам үйд гартай байлаа. Хаваахыг бүтээгээд хаваах гэр бүл болгосон. Би таам болоод ай цохоод хүн болно. Дууны аюу? Гоё дуулах юм чинь. Алхам бол яг чадна тий. Хоёрын би одоо нэгийг тэгэл боллоо. Амар маттэй. Дүүрэл жимстэй. Жимснээс ч нэг иччүү. Нэмнэ. миний ерөөхдөө юм сони юм болчлоо. Тэгтээ ерөөхдөө боллоо. Яруу бас хийж гэнэ үү? Энэ юу вэ? Би нэг юг илтгэж зурсан гэж бодож байна. Загалмаа байна шүү дээ тий. Тэг юг илтгэж байгаа бэ? ертөнцийн эзэн нөгөө мөнхийн усыг нэг амар орчин үеийн юм хийчихсэн. За ингээ бүгд миний хийсэн наамал, цаасан наамал, бүтээл гэдэг нэртэй наамал маань ингээд болчихлоо хөтэ те. энийхээ За яраг. Бялхам. Орчин үеийн болчихлоо. За дуулга. За одоо бүгдээрээ хийсэн бүтээлүүдээ бас бидний хийж байгаа бүтээл маань бол ертөнцийн эзний хийсэн бүтээлийг бид нар цаасан дээр нааж бүтээсэн тий. За дуулга юу бүтээсэн лээ? За хийсэн зүйлээ харуулдаг. нар тэгээд дэлхий сар мөнхийн ус. За мөнхийн ус. За миний энэ бол за та нар хараад мэдэж байна. За юу вэ? өөл, ус, нар, үүл, шуу байна. За. Би сагалж байна. За уул ус нар шууд энэ болгоныг хэн бүтээсэн бэлээ? Ертөнцийн эзэн. За ертөнцийн эзэн бүтээсэн. Ертөнцийн эзний хамгийн анхны бүтээлүүд байна тий хүмүүстээ. Тийм. За бэлхэм. Минийх нэг ийм л юм болсон. За тайлбарлаарай. За бэлхэм ингээ цасан ширхэг бүтээсэн мэн тий. Тийм. За цасан ширхэг гэдэг чинь ертөнцийн эзний бас бүтээл байгаа. Тэгээ цасан ширхэг хизээж давтагддгүй үнэхэр гайхалтай. Хэлбэр дүрс нь хоорондоо хизээж давхцахгүй. Яг нэг л ширхэг байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд Би нэг амар олон удаа хийсэн шүү дээ. за сайн байна. За яруу. Би мод тэгээд алим. Оо ямар гоё. Ямар их жимстэй айлм бэ? Гэхдээ ямар их жимстэй мод вэ? Гоё болсон. Харин ийм их жимстэй байвал биднээс хүрэлцэн үсттэй. Бүгдээр 3 хийж идөө. За. За тэгээд үр жимсээ ургуулаараа яруу. Аха. Сайн байна. Энд чи Эден цэцэрлэгийн мод байна шүү дээ. За одоо бүгдээрээ Энэ бол Эден цэцэрлэгийн зас. хийсэн зүйлүүдээ энэ дээр ингэ.
Ихэнд ертөнцийн эзэн тэнгэр газрыг бүтээжээ. Эхлэл 1:1.